За ингээд ээлжид нэгэн ан амьтантай гоё түүх маань ороход бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэнд Камелиус буюу тэмээний тухай та бүхэндээ ярьж өгнө. За Камелиус гэдэг нэг үндсэн төрөл дотроо хоёр хуваагддаг. За бактериан болон араб тэмээ гэдэг одоо хоёр салбарт хуваагддаг. За бактериан гэдэг нь болохоор одоо та бидний мэддэг Монголд байдаг хоёр бүхтэй тэмээг бактериан гэж байгаа. Бактери биш шүү найзуудаа. За тэнгууд араб тэмээ гэдэг нь болохоор нэг бүхтэй одоо Африкийн халуун элсэн цөлд одоо амьдардаг ийм хоёр төрлийн амьтан байгаа. За хоёулаа их газар дээр байдаг бас нэлээд том биерхүү чоцорхоо амьтны тоонд бол ордог. Тэгээд юу яадаг юм аа. За одоо өнөөдөр та бүхэнд бактериан буюу хоёр бүхтэй тэмээний тухай нэлээд сайн одоо яриад явчих. За тэгээд дундуур нь үе үе араб тэмээний онцлог шинжүүдийг бас оруулаад харьцуулаад явах юм бол тэмээ гэдэг амьтны талаар иж бүрэн бас хурган хөөрхөн мэдлэгтэй болчих юм гаргалгаа гарч байгаа. За одоогийн байдлаар энэ бактериан гэдэг тэмээ ойролцоогоор одоо Монгол болон Азийн бусад орнуудад нийт нэг 2 сая орчим тоо байгаа. За нэг тэмээ ойролцоогоор нэг 20-с 50 жил бол амьдарч байна. За тэмээг хүмүүс их уян зөөлөдлөөтэй намлаг амьтан гэж ойлгоод байдаг. Гэтэл шаардлага гарах юм бол 65 км/цагийн хурдыг одоо үзүүлэх чадвартай ийм айхтар хурдтай хүчтэй амьтан байгаа. Ер нь тесрэлттэй амьтан. За тэгээ жингийн ерөнхийдөө одоо жижиг сажигаас нь шахуу ингээд бодоод үзэхээр 300-аас 1000 кг жим бол татна. За бүр амар том биетэй тэмээнүүд бол одоо 1000 кг татна л гэсэн ойлгож байна. За өндрийг нь ерөнхийдөө тооцоод үзэх юм бол 180-аас 2 м 30 см ч юм уу ийм өндөртэй. За бие урт нь бол нэг 2.25-аас 3.50 хооронд ийм урт. Ерөнхийдөө нэлийн биерхүү бактериум амьтан байгаа. За тэр бактериус буюу одоо бидний энэ яриад байгаа энэ хоёр бүхтэй тэмээ гэдүүлээ цааш та Монгол тэмээг хэлээ явчих. Тэгэхгүй байн бактери гэдэг юм шиг зовлонтой. За нөгөөх нь араб гэдэг ингэ явчихад амарлаа юм байна. За араб тэмээ Монгол тэмээ хоёрыг ялгахад бол ерөөсөө бөхөөр нь ялгах хэрэгтэй. Бүхгээд одоо нуруунд дээр нэг юм байдаг, нөөцлөөр байдаг. За энэ дотор одоо давс хужирөөх тос одоо юу гэдэг те одоо усныхаа хэрэгцээ бүгдийг хангачаад одоо нэг хоёр цүн хүүр явж байгаа амтан шиг л гэсэн үг. Нөгөөх нь нэг цүн хүүрцэн. За ингээд энэ хоол хүнс тижэл муутай үед бол энэ ингээд шалбигаад хоёр тал руугаа ингээд сөөлжлөж юм уу эсвэл хоёулаа нэг тал руугаа ч юм уу шалхаагаад унжичдаг. За хоол хүн цаатай байх бол сэрэтэл босоод ирдэг нэг ийм хөөрхөн одоо тэмээ гэдэг амтан байгаа. За тэмээ бол дэлхийд дээр олон сая жилийн өмнөөс одоо оршин тогтнож өнөөдрийг хүртэл амьдарч байна. За та бидний тэр таньдаг мэддэг Монгол тэмээ бол яг хөөрхөн хуурай сэрүүн салхитай цастай мөстэй ийм улсад одоо тохирсон учраас нэлийн үсэрхэг одоо ийм бөөрөнхий дүү хэлбэртэй ийм амтан байгаа. Нөгөө араб тэмээ нь болохоор одоо халуун орнд байдаг учраас бас өснөөс нэрэ багтай бас нэг халуун орны өөр шин чанаруудыг өөр дээр авахулсан байж идэг. Яг хуу араб тэмээгийн одоо би түрүү ясантай бактериан болон одоо араб тэмээ гэдэг. Араб тэмээг яг олон улсын нэр нь Дромедар гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ яг хуу араб тэмээ гэдгээр бас шууд явуучвал энэ шинжлэх ухааны нэрвч аяга хэцүүтэй бүх юм ингэж явдаг. За ямар ч байсан монголчууд өөрсдийнхөө хоёр бүхтэй тэмээг бактериан гэдэг нэртэй юм байна гэдгийг бол ойлгосон баг. За тэгээд араб тэмээ бол одоо монгол тэмээнээс баг зэрэг бол том биерхүү, урт хөлтэй байдгаар ялгаатай байгаа. За гадаад төрх. За гадаад төрх нь бол та хэдэн цай ойлгомжтой байсан. Хоёр овоолттой, тэгээд ийм урт үстэй өвдөг болон их биеийн зузаан арьсан одоо бүрхүүл хамгаалттай байдаг нь газар хүүтэн эсвэл халуун дээр хөвтөхэд одоо өөрийнх нь биеийг нь хамгаалж явах одоо үүднээс ийм хамгаалтын одоо арьсан бүрхүүлтэй байдаг. За тэгээ урт хүзүү, мөрөө үзүү энэ төргийн та бол надаар хэлдэггүй мэдж байгаа. Одоо юу хэлбэртэй буюу интел гэдэгт ордог юутай адилхан ийм хэлбэртэй тэнгууд чинь толгоо болон бөхөн яг нэг төвшөнд байрлана гэсэн. Тэгээ энэ толгоогоор доошоо дэшээ болоход бол айгүй амар ийм цаанаасаа зөхөлдлөгөөтэй. За тэгээд одоо эрүүнийхэн дорогоо урт үсмсэн тэрмэрээс ахал махлын нь бол одоо та бүхэн бас харж ирсэн баг. За тэр нь болохоор өдрийн халуунд өөрийнх нь хүзүү амын хамгаалга, эрүүгийн хамгаалга мөн одоо шөнийн сэрүүнд одоо дулаан алдагдуулахгүй байх гэх мэт. Ерөнхийдөө одоо энэ амьтны энэ тэнд одоо суггүй одоо энэ тэнд нь байгаа тэр үсмэс одоо бүх юм байгалийн цаанаас утга учиртай зохиолдлоготой байгаа. Ерөнхийдөө тэмээ болон хүнд одоо илүү дутуу юм ерөөсөй байдаггүй байгаа.
За тэгээд араб тэмээ болон монгол тэмээнүүдэд бас ижил шин тэмдгүүд байгаа гэдэг түрүү хэлсэн. Би хаагаас гисүүлээд одоо зан аран шин гаргадаг одоо тэ үйлдэлүүд нь бол төстэй. За тэр тусмаа одоо хоёрыг нэ урт өтгөн сормостой байдаг нь одоо нүдэн анаа тоос шор элсний эсрэг одоо тэ агаар үл нэвтрэх саад үүсгэж одоо хамгаалтын бүрхүүл үүсгдэг. Ер нь ихэнх амьтад нэг одоо шугамтай сормостой байдаг бол тэмээ хоёр юм давхар сормостой байдаг гэдгээрээс бусдаас ялгаатай байх нэ. За ингээд дараагийн одоо тийшээ яриад явна. За босоо өтгөн те одоо ингээд бөхтэй байх юм бол хоол унд сайтай бас те нэлээд бэртэй чадaltaй бас их гоё байна гэж бас хардаг. Тэгээд дээд уруулын сэтэрхий гэдгийг та бүхэн мэддэг. За тэгээд дээд уруулын сэтэрхий доод одоо хөлийн тавхаа нь бас сэтэрхий ерөнхийдөө мэлсэн цөлмөл дээр те ингээд цас масан дээр гიშгэж явхад бас биеинж ингээд дөрөв сайхан хуваарлаад талтэрхгүй бас те ингээд явдаг. Бас дээрэс нь одоо энэ туурай одоо хөл тавхаагаараа бас зэвсэг болгож дургуун амтнаад цавчдаг, зоддог, нүддэг. Тэр тусмаа одоо тэ ороо шороо орсон үедээ бусад одоо бууруудыг энэ хатуу тавхаагаараа тархитлахыг нь бялнууддаг бас тиймэрхүү байгальтын цохилтолгойтой. За тэгээд өөрөө юм арслан шиг ингээд хүзүү амын тэргүүрээ тойрсон ингээд бүлтис үстэй учраас бас зарим эрхтнүүд наагдахгүй. Тэр цэцмаа жихнүүд нь одоо нүсэн донд нь орчоо бас харагдахгүй байх жишээтэй хараг. Тэгээд зарим хүмүүс тэмээж ихгүй энэ төр гэсэн юм яриад байдаг. Жихмийн тур бол байгаа. За дагдсны арт талд одоо та бидний сайн мэддэг нэлийн бас айхтар булчирхааны тийм эсгүүд арьсан доорн байж. Тэгээд тэр нь яадаг гэхээр одоо хэдий чинээ те эрбуур том болно төдий чинээ бас энэ булчирхааны ялгарл нь ихсэн. За тэгээд ороо мороо орох юм бол яг эндээсний мөтгөн хар хурц үнэртэй зүйлүүд бол гардаг. За энүүгээр одоо өөрийнхөө хил хязгаарууд нь одоо тэмдэглэж өөрийнхөө эмэгчин одоо тэ бусад инг мэнг тэмээ юу гэдэг тэднэрийгээ бас ингэж үнэрээ шингээж өөрийнхөө гэдэг тийм тэмдэг тавьдаг байгаа. За тэгээд толгоонд нь байдаг бас нэг ур чухал эрхтэн бол одоо хамар байдаг. За хамар нь бол дотроо тийм тусгай тийм юу гэдэм да мембран гэх үү те тийм зүйлүүдтэй тэрний яадаг гэхээр одоо ингээ хаагддаг нээгддэг одоо жишээлбэл хүчтэй хэлсэн одоо тэ шуурга муура янз янзын зүйл болоход одоо хамрынхаа нүх ингээ хааж жойжлоод ингээ сайхан байждаг. За тэгээ Монгол тэмээ ер нь хаагур байд юм бэ гэдэг хүмүүс нэг судлаад асуугаад байдаг. За Төв Азийн нутаг, за Турк дээрээс нь одоо Хятад те хүртэл одоо ингэж энэ тэмээ жоохон сунах маягтай ингэж одоо байрлсан байдаг. Тэгээ энийг нь харахаар 13 дугаар зууны монголчуудын бас төв болон Европ руу одоо ингээд довтолж ирсэн замын маршрутын дагуу одоо эзлэгдэж ирсэн улсуудад тэмээ одоо хүртэл ингээд амбигт оршиж байгаа юм байна гэдгийг би ойлгоод байна. За дээрэс нь Монгол тэмээ гэхгүй Монгол морьд одоо адуунуудын одоо үр удам бас яг энэ тэмээтэй адилхан Турк хүртэл одоо тэ нутаг дэвсгэрдэг ингээд сунж тогтсон байгаа. За тэгээ Монгол болон Хятадын тэ зэрэгэлдэх бус нутагт жишээлбэл одоо Өвөр Монгол, Шинжаан, Гансү тэ Казахстан, Кыргызстан, Төв Азийн одоо бусад улсуудад тэмээ бол их бага хэмжээгээр яг ингээд байж гэн. За тэгээ айл амьтад одоо тэмээ тэр үржүүлж гин, арьс ноос нь авч гин, сүс айлыг хэрэгжилж гин, махын ерөнхийдөө эчэнд бол их хэрэгэлдэг гэж байгаа. За тэгээд хажуугаар нь бас орчин үеижүүлээд энэ тентхийн элдв өрөөр ураа циркүүд бас тэмээтэй үзүүлбэрэн төр үзүүлж 5-10 цаас тонших маягтай ингээд байж гин. За нэрэ Крим буюу одоо энэ Украины нутаг дэвсгэр дээр бас 13 дугаар зууны үед монголчууд очиод тэмээ үржүүлж исэн бас уламжлал байдаг. Украинд бас хоёр бүхтэй тэмээ байдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ монголчууд хаана явна тэнд л одоо тэмээ бас дагаж явж исэн байж таарад байна. Тэгэхээр дан ганц моргихгүй бас та нохоо шувуу өчнө олон амьтан дагуулад. Тийм нэр тэмээ гэснээс бас нэг юм орж ирж байгаа нь монголчуудыг явахад яг явсан замынхан дагуу улсуудад одоо Монголын тайг гэдэг нохоо байдаг. Тэр тайгтай төстэй борзон одоо тэ борзч гэдэг юм янз янзын төрлийн одоо тийм тайг шиг нохоонууд бол байдаг. Тэгээ эртний Монгол нохоо гэдэгт бол тайг нохоо орно гэдгийг та бүхэн бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бас манайхан бас мэдлэг бас муу юм байлээ. Яг эртний зураг, уран зураг, түүх шэстэр монголчуудын аян дагуулж үйлчилсэн газруудад байгаа нохоо монголчуудаас үлдсэн соёл дотор бол тайг буюу одоо энэ иймэрхүү нохоонууд бол үнэхээр юм бас үнж одоо тий
анд тэгээд аян замын ая дааж чадсан юм шалгарсан нохоонод шүү гэдгийг одоо та бүхэнд сайн хэлье. За ингээд тэмээ рүү үргэлжлээд оръё. За дадал зуршил болон амьдралын хэв маягийн тухай ярьж өгнө. За ерөнхийдөө бол асар одоо амьдрах чадвартай тий одоо яадаг юм хатуу ширүүн нөхцөлд одоо өөрөө тороогоод гараад ирнэ, өөрийнхөө сүргийг хамгаална, зэрлэг амтан чоннохоо баавга юу гэдгийг тархинь бяцхоод хөөн өөрийнхөө үр удмыг хамгаална гэх мэт байгалийн одоо хамгаалах инстинкт нь бол айхтар одоо хөгжсөн юм амтан байгаа. Ер нь бол ихэнх одоо тий амьтад яадаг юм да ерөнхийдөө хөхтөн гэхүү тий амьтдын хувьд бол нэг өөрийнхөө биеийн шингэний нэг 20%-ийг алдахад л тэгэл амиа алддаг байгаа. Энэ тэмээ гэдэг амьтан бол өөрийнхөө биеийн жингийн за бүр биеийнхээ усныхаа нэг 40%-ийг алдсан ч гэсэн амьд мэд тороогоод одоо тий дөрвөн хөл дээр ингээ гоцоогоод нэг бол яваад нэг бол зогсоод байж идэг ийм айхтар төсвөртэй амьтан. За тэгээд тэмээний бие физиологи болон анатомийн тухай ярихад бас хөөрхөн янз янзын хөөрхөн мэдээлэлтгүүнүүд бас гардаг. Жишээлбэл одоо тэмээний бөөр гэдэг одоо эрэгтэй жишээлбэл одоо тий тэмээний өөрийн шээснээс бас тодорхой хэсгийг нөөцөлж авч шингээж буцаж одоо эргэлтэнд оруулж бас өөрийнхөө шингэнийг бас хангадаг иймэрхүү байгалийн зөвхөлтгөөтэй. Энэ бол маш сонирхолтой. Дээрээс нь одоо жишээлбэл одоо хөхтөн амьтны тий цусны эсүүдийг ингээ харахаар ийм дугуй хэлбэртэй байдаг болвол одоо энэ тэмээ болон энэ камелиус төрлийн амьтдын болохоор 100 хэлбэртэй байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ус тэжээлгүй явж исэн тохиолдолд ч гэсэн одоо тий өтгөрсөн үед ч гэсэн цус нь одоо хэвийн хэмжээний одоо үйл ажиллагааг үзүүлж байна гэсэн үг. За тэгээд тэр нөгөө нэг тий цусны эсүүд чинь ингээд дугуй хэлбэртэй байгаад ирээ. Дээрээс нь одоо ингээд тоол тижэл муутай ядраад ирэх юм бол хялгсан судсуудаар тарахтаа ингээд өтгөрөөд бөглөөд ч юм уу тий ингээд ерөнхийдөө сааталт ороод цусны эргэлт багасдаг. Гэтэл тэмээ одоо хэдий чиний олон хоног сар 2 сар усгүй явсан ч гэсэн тэр 100 хэлбэртэй одоо тий эсүүд нь хялгсан судсаар хүртэл одоо чөлөөтэй нааш чааш урсах тийм урсгалыг бий болгож байна. За тэгээд энэ амьтан чи ерөөхдөө ер нь усгүй одоо байх төрлийн амьтан шахуу ийм амьтан байдаг. Одоо жишээлбэл ялагц болон баас шээсийг ингээ харахаар ерөөхдөө одоо энэ хоёр бүхтэйгтэй энэ тэмээний баас бол одоо бусад амьтдын бааснаас хамаагүй тийм 16-аас 7 дахин бага ус агуулсан ерөөхдөө нэг тийм ширхэглэг тий ургамлын одоо нэг холимог бадсан тиймэрхүү одоо үрлэн хэлбэртэй баасыг бол гаргаж байгаа. Тэгээ энийг ингээд судлаад үзэхээр одоо чигшил болон бүх юмаа бүр тий аюу ингээд алдчихсан ойролцоогоор 45% хүртэл бууруулчихсан тийм хуурай аргу юмар бол баадаг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хайхтар болж л үгүй шингэнэ хэмнэх гээд нааш чааш нь хадгалаад нөөцлөөд бүх мөх руугаа шингээж гээд байдаг ийм амьтан байгаа. За тэгээд усгүй болсны дараа тий одоо яах вэ юу яадаг л та тэгээ усаа өөрийнхөө одоо бие хаандаа тохируулаад ингээ хэрглэж байгаа ч гэсэн бас турж ицээд ингээд ясаарс болно бүр арьс нүүрцэн юм шиг тийм одоо болдог. Гэсэн ч амьдарсаар явсаар л байдаг. За тэгээ тэмээ мэмээ усалж исэн хүмүүс бол харсан баха тэ тэмээ бол нэг услахаараа одоо хэдэн хувийн том усыг зүгээр нэг дор ус өрн дээр нь сайхан уучдаг. Ууж эзнийхаа дараа буцаад одоо нөгөө нэг шалчигаад унтсан байгаа тэр хөөхтөл нь өөрөө дээшээ чинэрээд одоо ингээд гараа сэрийгээд босоод ирдэг тэ ингээд сэргэлтийг бол аюу хурдан авдаг. Одоо манайхан ч нэг архитаас суучаад маргааш нэг янз янзын тий хятад халуун ногоотойгоо юм уу идэж одоо шармаараа тайлж сэргэлт авдагтай адилхан одоо энэ тэмээ гэдэг амтан бол шууд л нэг хувь ус угаалцсан бигээл босоод ирдэг юм. Ерөнхийдөө энэ нэг усаар амьдраад байгаа юм шиг юм сонин амтан байдаг. За нэр хоол ундын ярмаар юм байна те бас шээс одоо бүкс бүр баах юм ярил одоо юуг нь ярий хоол ундын ярина. За хоолны дэглэм ба хоолт хижээл гэдэг англиалт нь юу орж ийн гэхээр за тэгээд юу ядгаа хамгийн одоо тэг бүдүүн шимт хижээл баахтай хит хатуу аргуу те иймэрхүү одоо тийм дэрслэг зүйлүүдийг бол маш сайн байдаг. Тэр ч юм уу өргөстэй одоо янз янзын айхтар зүйлүүдийг шууд одоо нэг те юм мэдж байгаа юм шиг ингээд шайжигнуулаад ингээд идчихдэг. Тэгээ ам бойл хамгийн модуур тийм үцэс тийм чөтгөр бөөмөд ямар ч байсан тэгээд нэг өргөстэй юм чинь зүгээр барьж аваа шууд идчихдэг юм бэлээ. Тэгээд Казахстаны одоо цөлд ойролцоогоо 50 ургамал байлаа
гэхэд одоо тэрний 33 төрлийн ургамлыг нь бол тэмээ зөөлхөн идэж уугаад баачаа гаргацдаг. Тэндээс нь хэрэгтэй минерал одоо бас өнөдөө авчдаг гэдэг. Тэгэхээр Казахстаны байгалийн бэлчээр тэмээ эдэг гол ургамлуудыг ингээд англиар гарын 5 уранд багтаагаад үзсэн чинь сэгсэрхэг, сэвсгэр, зэрлэг, овёс гэдэг одоо нэлийн аргуу төрлийн одоо ургамал буурцгуудыг бол хэрэгжилж ийсэн нь бол ойлгомжтой бас. За хоолундаа ингээ ерөнхийдөө ярьчихж байгаа юм чинь одоо тэгээд хослох буюу одоо нэг ороо шороо баваа шавааныхын тухай ярил илүү сонирхолтой байгаа. За юу яана хослох буюу одоо ингээд сүрэг бий болгоод явхад сүрэгт хичнээн ир байхаас шалтгаалаад яг ингээд ороо шороо орох үед бол амар юм болно. За ойролцоогоор нэг 10 инг дагуулсан 2 ир буур явж илаа гэхэд одоо энэ өвлийн ихэнх сар буюу хамгийн хүйтэн үеэр ороо орно. За энэ ороо орох үед одоо энэ буурнууд чинь өөрсдийнхөө үр өдмийг үлдээхийн тулд хамтдаа явж исэн одоо сүргийнхаа нөгөө эрийг одоо дайсан мэт одоо үзэж түүнтэй бол одоо зодоонуудын нэг бол хийн. За зодоонуудын хийхээс өмнө эхлээд одоо 2 буур маань хоолундаа багасгаж одоо өөрийнхөө бүх одоо зүйлийг бэлдэж одоо гизээ шавхаж хүчээ яг зөв тааруулаад тэгээд ингээд одоо зодоонуудын доор ажилдаа ордог. За яг энэ үед одоо түрүүний миний яриад байсан даг зүй толгойнхаа ард гэдэг шүүрлийн булчирхаанууд нь хурц, халуун, хатуу одоо хар өнгөтэй одоо тийм үнэртэй ялгац одоо ялгарчаа. Тэгээ залгуулад өөрийнхөө баас шээс одоо бүх зүйлийг одоо сүүл мүл одоо юу гэдгийг тэрүүгээрээ ингэж хамаг одоо ард талаараа ингэж нялж одоо ингэж хаваар ерөнхийдөө нэг амар үнэр хангалуулсан шээс баас шифтээр одоо толгойн хараас нь юу ч үнэртэй байгаа. Одоо нөгөө буурын заар мар гэдэг шиг юм үнэртэй бүр нэг ийм амар ламтан одоо сагсалцал тэрүүгээр нэг зодоонуудаа хийгээ явдаг. За энэ үедээ юу болдог вэ гэхээр ерөнхийдөө ан амтын шидийн одоо хүн байсан ч хамаагүй бүгдийн цавчаа дарахын дараа хазахын хазаа зодохын зоддог ийм айхтар догшин авиртай. Хүн харахад бол тэмээ их хөөрхөн амтан интер гэж боддог. Гэтэл яг энэ орооны үр мэдэн таарах юм бол ерөөсө холдох хэрэгтэй. Машин тэр мотоцикл байгаа ч нэмэр байхгүй 65 км/цагийн хурдаар гүйцэж ирээл тэгэл хав гэл хазан. За тэмээний тэр хазалт мазалт бол зүгээр энэ сүүжний болон хамаг ясыг чинь зүгээр хуглаад тавьчих хэмжээний бас хатуу. Одоо ингээ бичлэг харж байхад ямар ч одоо том амтан одоо адуу мал юу гэдэг тэр мэрэ чинь зүгээр нуруунаас нэг азаал алчт юм бэл. Өөрөөр хэлбэл нугсыг тас хаддаг хэмжээний тийм айхтар амтан байна гэсэн. Тэгэхээр нөгөө юу аялдаг зугаалдаг хүмүүсээс маш боломжтой байхгүй бол хөөрхөн тэмээтэй зураг авах боломжтой бас халуулах магадaltaй. Австралид нэг түүх болж исэн юм а. Тэр нь яасан гэхээр хэдэн онд ч үлээ тэмээ тижээдэг тэмээс одоо цуглуулдаг нэг тийм сонирхогч байж байгаа. Тэгээд тэрийг нөгөө хүмүүст үзүүлдэг. Тэгээд тав оронцоос олгоос гадна өөрийнхөө хоббиг бас хөгжүүлдэг юм. Тэнгүүд нь яг эмэгтэй хүн тэгээд нэг 60 насны төрсөн өдрөөр нь одоо хүү охин нөхөр охин хоёр нь одоо ээжигээ баярлуулж ийн гэдэг нэг тийм хөөрхөн 3 сартай жижигхэн одоо бактериан тэмээ гэдэг одоо энэ хоёр бүхтэй тэмээ авч бэлгэлсэн гэж байна. Тэгээд ийм тэмээ аваад одоо ээж нь баярлаад тэрийг гар дээрээсээ хооллоо байж байгаа нэг 10 сар 11 сар болох үедээ нөгөө зулцхан тэмээ гэхүү зулцхан тэмээ нь одоо ороод эзнээ барьж аваад дараад тэгээ дээр нь хөвтөд ингээд хөдлөхгүй байсараад алдсан гэдэг тийм болсон явдал болсон юм байлээ. Тэгээд тэрний юу гэсэн үг гэхээр яг тэр чинь одоо нэг 10 сартай тэмээ гэхэд нэг 150 кг жинтэй орчин болцсон байсан учраас одоо 60 та хүн дээр чинь тэгээд хөдлөхгүй байсараад одоо амьсгалж чадахгүй болоо тэгээд өгсөн ба. Тэрнээс өмнө одоо эзнийхэн нүдийг хариулж агаад хажуу айлынхан хойно хорог шимшрүүдийг бас авчиж янз янзын тийм характер гаргаж ирсэн. Тэгээд халууны буюу энэ орооны орсон үед бол ямар ч одоо амтан бол маш аюултай байдаг. Нохооч гэсэн гудамжинд явж байгаа одоо сөргөлж байгаа нохоонууд хүртэл аюултай байдал үүсгдэг. Тэгээд ерөнхийдөө яг тэмээ чинь 3-5 наснд одоо эр биеийн гүйцээ сайхан болоод одоо сүрэг байгуулах сүргээс явах ч гэдэг юм уу эсвэл одоо үржил селекцийн ажилд ордог иймэрхүү байдаг. За хослох одоо зуршил гэж би түрүү яриад байгаа.
За ингээд сүрэгт 1-2 эрэхтэй байж болно. За ороо орохын үед одоо мэдээж одоо энэ хоёр буурын аль нэг нь одоо нэгнийгаа дийлэх эсвэл хөөжүүлэх эсвэл алсныхаа дараа үлдсэн одоо ингэнүүдээ бүгдэнд нь үр тогтоох одоо тийм баваашааны ажилдаа ордог байгаа. Тэгэхээр сүрэг хэдэн эртээ хэдэн эмтэй байна гэдгийг бас хараад ойлгох хэрэгтэй, судлах хэрэгтэй. За ингээд амар том одоо хоёр буур хоорондоо зодтолтохоос өмнө мэдээж одоо амнаас хөөс сахруулна. Хөөс сахруулж байгааг хүмүүс бас ойлгохгүй байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр одоо яг н ороо нь орцсон үед одоо буурын одоо зан характер бүх зүйл маш харгис харьцгий болохоос гадна шүдээ тажигнуулаад ирлээд хажуугаар нь буйлан дотор байгаа шүлсээ одоо ингэж аманда бутнаж байгаа юм шиг ингэж наачааш нь хөдлөж явах үедээ бөмбөлөг болгож одоо ингэж хөөсүүлж гаргаж байгаа үйл явдлыг одоо бухын одоо хөөсөрсөн амтай бухан төр юу биш буур энэ төр гэсэн юм яриад явдаг. Бухалцсан. За бухын тухай ярих юм байна да цааш та. За ингээд ямар ч байсан ороо норсон буур гэдэг амтан бол хамгийн амар зэрлэг тэгээд өөрийнхөө инг мэнг одоо өөр бусад амьтдыг ойртуулахгүйгээр хурааж одоо ингэж хамгаалахаас гадна тэр 10 одоо инг байлаа гэхэд 10 лангийн хээлдүүлж 13 сарын дараа одоо жирэмсэн болсон одоо ингэнүүд бүгд одоо зулцаг гаргадаг. За зулцгийг бол боток гэж нэрлэж байгаа. За боток нь ойролцоогоор 3-5 жил ихийгээ дагаж явж байгаад нэг эми болон 90 цент хүрцгээгээ талдаа тийшээ ингээд хуваагдаад эсвэл одоо сүрэг дотроо тасрах эсвэл сүрэг бутрах эсвэл янз янзын тийм хүчин зүйлээс болоод ингээд явдаг байгаа. За тэгээд Монголд ч н одоо энэ бактерийн тэмээнээс гадна одоо тартар тэмээ гэдэг тийм бас ойлголт байна. Тартар тэмээ гэдэг нь болохоор ямар ч эзэм одоо хариуцдаг хүнтэн байхгүй одоо нэг тахи гэдэг шиг тийм зэрлэг тартар тэмээнүүд бол байдаг. За Өмнө Говь аймгийн урд хэсгээр олон одоо өвөр Монгол Шинжааны хэсгүүдээр бол мэрсээр байдаг. Ерөнхийдөө тоо энэ төр бол бага дандаа гаршуулсан гэрийн одоо ийм тэмээнүүд байгаа. За тэмээ гэдэг амтан бол нэг иймэрхүү байна. Тэгээ цаашдаа яриад байвал энэ тэмээтэй холбоотой олон юм байгаа хаа. Одоо тийм ярьж байгаа юмыг бас тэмээ мэмээ тижээж исэн мэдчихсэн хүмүүс бол сонсоод бас буруу зүр юм байна уу доорноос комент хэсэг бичээрэй. Тэгээ комент хэсгээ хаачаагүй шүү дээ. Би ерөөсөө ямар ч хаасан барьсан байхгүй. Шууд л одоо санаа оноо бичих юм байвал доорн сайхан бичээд ингээд явах юм бол ингээд надад харагдана. За тэгээд яг юу яагаад байгаа Википедиа руу ороод ингээ харахаар яг одоогийн одоо популяцаар бол одоо Монгол жишээлбэл 430 мянган тэмээ байна гэдэг байгаа. Яг 90-ад оны их үеэр тэмээний толгой нэлээд багассан шиг санагдаад байна. Яадаг бол улаан намд орсон энэ гэдэг чиглэл. Тэгэхээр тэмээгээ хэрэгээд илүү хавтгаагаад ямар ч үсэн 90-ад он тэмээний толгой бол нэлээд багассан. Манайхан ч нэг бас нийгэм энэ төр солигдоод хоол өмсгөө болоод захмах дээр чинь хүртэл одоо тэмээний мах энэ төр гэж зарж исэн. Тэмээний бүх мөх тавьчихсан. Тэрийг нь яадаг вүлээ барьж аваа шуулаад тосмосын ширгээгээд боорцог гамбар энэ төр хайртагч байлуу яадаг ч. Ямар ч үсний тэмээг ингэж идэж уудаг байсан үе байгаа. За тэгээд ерөнхийдөө Монгол улсад нэг 430 мянган одоо байдаг гэдэг байгаа. За Хятад нэг 270 мянган гэдэг. Казахстанд болохоор нэг 200 мянга, Кыргызстанд нэг 5 мянга байж магадгүй гэдэг. Узбекистанд болохоор нэг 10 мянга, Иранд нэг 100 гаруй, Пакистанд нэг 200. За Туркменистан улсад нэг 2500 Энэтхэгт нэг 150 орчим. За Орос улсад нэг 100 мянга орчим тэмээ энэ төр байна гэдэг. За гэр ахуйд яаж ашиглаад байгаа юм бэ гэж. За тэмээг бол үржүүлгийн хамгийн одоо арга буюу гаршуулах гэртээ ингэж одоо сүрэгт нь ингэж байлгаж ингэж хажууд нь тоогсоор байгаад хүн тэмээ хоёрын хооронд бол нарийн харилцаар үүсчихсэн. За өнөөдрийн хувьд бол нэг тэмээ нэг иймэрхүү л байна да. Бактерийн буюу тэгээ хоёр бүхтүүд тэмээ хитрхи их бас ус тэжээлийн дутагдд орох юм бол жижиг сажиг шувуу одоо гүрвэл одоо жижиг амьтдыг бас барьж идэх тохиолдол бас байдаг гэдэг. Тэгээ дээрэс нь хоёр бүхтүүд тэмээ ерөөхдөө юм хөлөрч одоо морш ингэж хөлс баасан гоождөггүй. Энэ өөрөө нэг ус хэмнэх одоо ерөнхий биеийн анатомийн цохилтгоотой гэдэг юм очтой. За тэгээд тэмээ чинь бусад хөвгтэй амьтдыгаа бодвол одоо биеийн температур, усны хэрэглээний өөрчлөлтөө ингээ автоматар хуургаад байж. Жишээлбэл одоо
өглөө гэхэд одоо 34 градусын халуунтай байж ах ч. Тэнгүүд одоо ингээд нарж агах үед аль хэдийн 40 градус болцсон. За ингээд өдөр нь халаад шөнө жоох ингэж буураад гих мэт юм холбилцолтой байдаг учраас бид байгаа элдв бактерийн гуудыг бас маш сайн устгаж идэг гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө ийм тэмээ маань өдөрт нэг ойролцоогоор за яг ингээд идэж тижээлэнд яваад ийж тийш явлаа гэхэд үсрээд 1 литр л одоо шингээ алддаг. Гэтэл яг энэ тэмээний хийсэн үйлдэлийг одоо морь адуу ямар юм те хийлээ гэхэд ойролцоогоор 20-30 литр одоо шингэн алдахаар тийм хэмжээний одоо биеийн хүчний ажлыг бол маш бага шингээ алдаж хийдэг гэдэг одоо ийм амтан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ хоёр бүхтэй тэмээ гэдэг амтан бол өөрөө маш гайхалтай биеийн одоо физиологтой тэгээд айхтар хурц хараагшин арын шинтэй ийм айхтар амтан байдаг. Тэгэхээр тэмээ хариулж үзсэн тэмээ мэддэг хүмүүсийн дор комент хэсгээс гоё юм бичээд явах юм бол бас олон гоё сонирхолтой сэдв болох бах. Дээрээс нь Монгол орныхон 5 шуу малын нэгний тухай бас тэ хүний нүур улаахаа өөрхөн мэдлэгтэй болно гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө энэ тэмээний тухай юмнуудыг ингээ нарийн сан судлаад үзээд байхаар ерөнхийдөө тийм арслан шиг тэ өөрийнхөө сүргийг хамгаалдаг, өмгөөлдөг, алж чаддаг янз янзын догшин авирууд нь тухай гарч ирдэг. Тэр мэрийг би бас нарийн дараа ярьж байгаад бас задлаад тусад нь ингээд яриад явуул илүү сонирхолтой байх юм шиг байна. За өнөөдрийн хувьд бол тэмээ гэдэг ийм амтан байлаа. Тэгээ та бүхэн таалагдсан бол даардаг барьдаг бүх юмаа туулталтаараа тэгээд цаг кофений хань за ингээд дараагийн